Зарим мэд. За дахиад 6 дугаар засгийн тухай яриа да. За цуврал бичлэгийнхаа 14 дэх бичлэгээ хийж чинь тэгээд ер нь бол 6 дугаар засгийн тухай ярих шийдсэн. За 6 дугаар засгийн яг юутай холбоотой юм бэ гэхээр энэ ном дээр байгаа 6 дугаар засгийн эхний хэсэгт нь болохоор энерги тогтоом барих тасгал гэж байдаг. Тэр би өмнө яг нэг лайв хийдэг байхдаа тайлбарлаж ирсэн. Тэрийг дахиад тайлбарлачээ. Тэрний юм бэ гэхээр энерги алдагдлыг зогсоох гэдэг зүйл аа. Хүн одоо ингээд хоол ороо ч юм уу ямар нэгэн байдлаар энергийн тоош тасралтгүй доош чиглэсэн урсгалыг хийж идэг. Тэгэхээр энэ урсгалыг бидэд тогтоох, урдаашруулах тийм зорилготой энерги тогтоом барих тасгал гэж байдаг. Дээрэс нь ер нь бол заавал энэ ном гэлтгөө өмнөнүүдээр ч гэсэн энерги тогтоом барих тасгал гэж байдаг. Яг нь инженери бол энерги тогтоом барих тухай ярьж байгаа гэсэн заримдаа бол бэлгийн энерги тогтоом барих тасгалыг бас хэлдэг. Тэр нь яг юу юм бэ гэхээр бэлгийн энерги хургалт тесрэлт гэдэг нь зүгээр ингээд 50 байгаа үедээ энерги хургалтыг хийлдэг байхгүй юу? Энэ нь болохоор бас яг дээр үед бас жоо нууц талтай байсан зүйл. Одоо ч сошиалаар яг зарим хүмүүс тайлбарлаад ойлгохгүй нь эсвэл буруу ойлгож магадгүй зүйл. Тэнд нь болохоор бэлгийн энерги эрчим ингээд тэгээ одоо ганц бие удах ч юм уу эсвэл ингээд сэрэл хөдлөх ч юм уу маш их өндөр түвшний үед маш их тийм буцалсан халуун энергийг өөрийнхөө биедээ шингээгээд тараагаад авах гэдэг тийм зүйл ойлголт өгдөг байхгүй. Тэгээ энэ нь болохоор хүн энгийн үедээ болохоор тийм энерги хөрөх тийм чадвар гэж байхгүй. Харин өндөр түвшинд буюу тиймэрхүү энерги багтаж чадсан оргилсон үеийнхаа тийм халуун энергийг биедээ шингээ сурах нь хүнийг одоо энерги хөргөж сурах, энерги дотоод сурах тийм том таталт сургадаг. Ер нь бол энийг ингээд цохилтын хүч болгох юм бол маш их энгийн хүнээс гармаг их цохилтын хүч гарна. Эсвэл дотны харилцааны үеэр маш их тийм эрчим хүч гардаг шүү дээ. Тэр их эрчим хүчийг бид нэр дандаа ингээд алдагдал болгоод цацаал дуусгачдаг. Бие махбодороо дамжуулаад ч юм уу те. Эсвэл эдсүүдэрээ дамжуулаад ч юм уу цацаа дуусгах бишээр. Ер нь бол сэтгэх чадвар болон бие махбодны хүч чадал болох юм бол энэ чинь маш их хүч чадлыг илэрхийлдэг гэсэн үг. Нөгөө талаараа энэ ганц бие багш нар шүү дээ. Ганц бие багш нар. Тэгэхээр тэр хүмүүс эмэгтэй хүн таалагддаггүй юм уу гэж бодвол үгүй байхгүй юу? Зүгээр тэр таалагдах сэтгэлээ тийм маш их өндөр дурсгалтай үедээ ч юм уу ер нь зүгээр энгийн үедээ ч гэсэн ингээд энерги дандаа шигээ сурчаар сэтгэл зүйх доктортой болдог. Тэгэхгүй бол би 50 байна гэж бодож байгаа мөртлөө хүн ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөсөн үедээ алдаа гарах ч юм уу эсвэл шал өөр байдлууд болохоор ер нь хүн ингээд байнга энерги алдагдал хийгээд хаар төгсөө зөг алдагдал хийгээд хаар сэтгэл зүйн хоосрол депрессэнд орчдөг байхгүй. Дотны харилцаа ч гэсэн ер нь бол явандаа хүүтэн илүү гаж илүү нэг юм сонирн болчихно гэсэн үг. Эсвэл заавал бие махбодын байдлаар илэрдэггүй мах сэтгэл санааны байдлаар ч юм уу илүү юм хоосрол готрол гурлаг зэрлэг балмууд байдлаад илэрч магадгүй. Тэгэхээр ер нь бол тийм хоосрол баг өдрийн тулд хүн энергийн алдагдал боогорох хэрэгтэй. Ер нь тийм нөхцөлтэй байх юм бол илүү тайван мөртлөө илүү ухаалаг, илүү хүчрэг байх боломжтой гэсэн үг. Тийм энийг энэ онолыг өвчсөн тайлбарлаад өгчээ. Тэгээд өмнө би бас тайлбарлажсан. Одоо ч гэсэн нэг удаа тайлбарлаад өгчээ. Тэгээд яг бодиттой амьдрал дээр тайлбарлыг бол мэдээж хэцүүлтэй. Тэгээд дээрэс нь би яг өөрөө хэлжсэн ганц би амьдрах хүсэлтэй хүн бол биш. Гэхдээ ер нь бол ганц бие амьдралаар удаа явсан нөхцөл ч гэсэн тэр байдлаа зүүр хадгалах гэдэг төлөвийг тэ суралцдаг гэсэн үг. Тэгээ ер нь бол тэг хитрхи богинохон тавиад байгаа байхгүй юу? Нэг эсрэг үүснээс ол 1-2 сар байх. За ихтэй нэг 6 сар жил юм уу байх.
тийм л хугацааг хүмүүс тавиад байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээс илүү хурд. Тэгээ 5 жил, 10 жил ч юм уу тэ магадгүй. Энэ зүгээр жишээ шүү. Би яг өөрөө тэгдэг гэсэн үг биш. Ер нь 5 6 жил ч юм уу 10 жил тэгсэн мөртлөө эрүүл сэтгхүүтэй гэсэн үг. Тэгвэл ер нь эмэгтэй хүн ч гэдэг юм уу эсрэг хүртнээсээ их удахаар одоо ингээд ярьс барьших ч юм уу сэтгэл санаа доктор болох гэдэг байдлаар нь эрэгтэй хүн болохоор хэд их ууртай байх, зэрлэг болгонд байдал илэрх ч юм уу ингээд ийм байдлаар илэрч болно гэдгийг сүүлийн үедээ сэтгэл судлал за эсвэл за фэйсбүүкээр ингэж хэлчихлээ. За яг сексологч ч юм уу за эсвэл ингээд ерөнхийдөө ямар нэгэн судлалуудаар хэлээд байгаа шүү дээ. Энэ бол үнэний ортой. Гэхдээ энэ яг эцсийн ганц үнэн дүгнэлт биш гэсэн үг. Ер нь бол өөр байдлаар тэр эрчмээ ингээд бидээ шингээж авах илүү хүч болгоод энерги нөөц болгоод шингээж авах боломжтой. Дээрэс нь ийм их эрчим хүчийг ингээд шингээж авахаар би чинь ингээд тэгээ задарчихгүй юм уу, хэцүү болчихгүй юм уу гэдэг зүйл байхгүй. Хэвлэхээр тойроод нуруугаар дамжуул тойроод тэрхүү референс буцаж буугаад илүү их эрчим болж хуурдаг. Одоо энэ давгийн янгалах хууль тэр ном дээрээс байгаа. Бичил сансрын тойргоор ингэж бэлгийн эрчмийг хөргөс сурах нь хүнийг сэрэл багтай болгодог биш, харин ч гэсэн илүү их өндөр түвшний сэрэлтэй байдлыг үүсгэдэг. Гэхдээ тэр нь болохоор тийм тухгүй байдал биш. Тэгсэн юм хит их сэтгэл хөдлөл биш. Зүгээр л юм бие махбодын дүүрэн байдал, тус хөдөлгөөн байдал их ирч хүчтэй, ядралтгүй байдлаар мэдрэгдэнэ гэсэн үг. Хүмүүс энгийн хүн болохоор өдөржингөө ном байж байгаа дотны харилцааны үеэр нэг жоохон ядрахгүй байдлыг мөрчиж мэдрчээ. Дахиад хоосорлол өсвөл ядуугаал ингэж идэв штэ. Тэгхгүйгээр энэ одоо яг юм маструудын тухайд болохоор өдрийн турш ч юм уу ер нь урт хугацааны турш 50 байдлыг мэдрэх. Тэгээд ер нь өдөрдуулах биш өдөрдөж амьдардаг гэсэн үг. Сэтгэл хөдлөлөө яг жих утгаараа. Одоо үеийн хүмүүс болохоор нэг хөгшин юм шиг ярих гэдэг те. Ер нь бол хүмүүс сэтгэл хөдлөлөө өдөрдөж чаддаг гэж боддог ч гэсэн үгүй байхгүй юу? Арх ус үедээ ч юм уу эсвэл ингээд нэг юм ямар нэгэн байдлаар тэ ингээд дурслах эсрэг ингээд тэ иймэрхүү байдлаас бол докторгүй байдлаа их мэдэрдэг. Тэгэхээр ер нь зэрийг анханасаа яг юм зүхтаг бишээр зүгээр хувиргаас урчих нь хамгийн гол ялтын арга байхгүй юу? Одоо юу гэдэг тэр сэтвэс ингээд дотны харилцааны энергийг ашиглахгүй байх нь амар хэрэггүй зүйл байхгүй. Ашиглахгүй байх нь хүн ерөөсөө өвчгөө болчдөг. Барьж чадaltaй болох, ухаантай болох гэдэг чадрууд чинь бүгд л яг тэр бэлгийн нэрээр дамжуулж ирж байгаа байхгүй. Тэр ч хүчтэй байх, амьдрал татагдах, үр өдмө өлдөх сонирхол гэх мэтлэн маш олон зүйлс хүнийг бие махбодд нэлээд хүйдэг тийм хүслүүд нь шүү дээ. Тэгэхээр энэ бол хүнийг бас амьдрах урам зориг эзэддэг тийм том эрчим хүч. Харин энийг л өрн таран хийгээд идэх нь л гол асуудал гэсэн үг. Эсвэл худлаа тий ингээд цагаанаар гаднаа цагаар гэдэг мөртлөө цаагаараа зохиорл үл ойлголцсон байдал хэцүү байдлуудыг нуугаад тэр нь ингээд нийгэм газар дээр авах нь л үнэн байдал биш худал байдал ер нь дүүрэх нь л хэцүү байдалд орждаг гэсэн үг байхгүй юу. Яг одоо нөхцөл төр бол тийм худал ууран байдал нэх байгаа. Тэгэхээр ер нь бол ганц бие амьдралаа тогтоо өртөө байдал олон хосоо сонгохдоо хэд их сэтгэл хөдлөлөөр биш илүү ухаалгаар сонгох. Сэрэлтэй байдлаар биш сэтгэлээрээ сонгох. За эсвэл ер нь бол их дархлаатай хүч чадалтай болох гэмтч олон төрлийн чадруудыг энерги тогтоон барих, юунд ч ажрахгүй болох хэмжлэн дасгалууд алга тусалгаал гэж ойлгож байгаа. Тэгээ юуцсан өмнө лайв дээр зөндөө болоо энэ чинь бүр хэдэн цагийн хичээлүүд болж исэн. Тэгээд ингээд дүрслэхэд хэцүү байхгүй юу? Өөрөө ойлгоод байгаа мөртлөө яг уу яалтчгүй тэгэл товчлоод хэлэхэд ганц бие амьдрах нь илүү хугацаа ганц бие амьдрах эсвэл хостойгоо зүү харилцах ч юм уу эсвэл илүү их тал ертөнцийн нэвтрэх тэр харин 3 төрлийн чадвар айл нэг юм чадвар өгнөл гэж ойлгочод болно. Тэгээд тэрнээс илүү одоо тайлбарлаад тахад тэгээд дуустдаггүй сэтгүүлтэй уусаа. Юуцсан ганц султгах хүн ойлгоод нэг тийм дотроос нэг тий ганц үе байдлаа арай илүү уртаар тавиас урчих юм бол бас болж чинь эсвэл хостой байдаг бол хостой зүү харилцаас орчвол бас орчиж чинь тий дандаа махан биеийн байдлаар биш илүү ухаалаг байдлаар илүү сэтгэлэг байдлаар тэгсэн мөртлөө дотны харилцааны үеэрээ тийм сул дорой байдал мэдрэхгүй байхаар ч юм уу тийм байдлаар бүтээгчүүл болж чинь за эсвэл энэ зэрэгэлдээ ертөнц өндөр хөгжил сонирхож байгаа насны хүн байвал энэ бэлгийн эрчим гэдэг зүйлээр дамжуулаад маш их эрчим хүчийг үүсгэх боломжтой. Дээрээс нь энэ эрчим хүчийн тесрэлтээр дамжуулаад оюун ухаантай юм уу бие махбодтой маш их хүч чадлыг зогсоох боломжтой гэж ойлгоцод болно заяа товчхондоо.
Тэгээ бичлэгийг дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.